Сайн байна уу Монголиа? Энэ удаагийн бичлэгээрээ бид та бүхэндээ иргэдээс ирсэн түгээмэл асуултуудад хариулахаар бэлдсэн байна. E-бизнес платформд хэрхэн тоон гарын үсгээр нэвтрэх вэ гэсэн асуулт ирсэн байна. Танд хамгийн эхлээд хоёр зүйл шаардлагатай. Нэг нь e-sign клиент юм уу? Ямарваа нэгэн байдлаар тоон гарын үсэг уншдаг програм таны компьютер дээр байх шаардлагатай. Хоёр дахь нь таны компани тоон гарын үсэг биетээр буюу флаш дискэн дээр байх шаардлагатай. Хамгийн ихний үйлдэл бол e-sign клиент програмаа оруулаад гарч ирэх дөрвөн цонхноос тоон гэрчлэгийг суулгах дээр даана. Энэ үед e-токен төхөөрөмжөө уншуулна гэсэн бичиг гарч ирэх бөгөөд та энэ үед тоон гарын үсгээ компьютертоо оруулсан байх шаардлагатай. Үүний дараа e-бизнес цэгийн сайт руу ороод нэвтрэх товчийг дараад компанийнхаа регистрийг оруулах үед пин кодоо оруулах хэсэг e-sign клиент аппликейшн дээр чинь гарч ирнэ. Тус аппликейшн дээр пин кодоо оруулснаар таны нэвтрэл амжилттай болно. Mongolia системтэй холбоотой ойлгомжгүй эсвэл ямарваа нэгэн лавлах зүйл байх юм бол та доор комент хэсэгт бичээрэй. Эсвэл 1111 утасны 2 дугаар шугамаар холбогдсон асуух боломжтой.